Өнөөдөр Мандах их сургуулийн төгсөлтийн баярын үйл ажиллагаа боллоо. За энэ жил Мандах их сургуулийг 260 гаруй оюутан төгсөж ажил амьдралын гараагаа эхлэж байна. За Мандах их сургууль нь чанартай сургалт, чадварлаг мэргэжилтэн, ёс зүйн хариуцлага, оюунлаг, хүнлэг нэгдмэл байдлыг эрхэм болгон 34 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. За тухайлбал Нягтлан бодох бүртгэл, банк санхүү, бизнесийн удирдлага, маркетингийн зэрэг олон мэргэжлэр чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргасаар байна. Мандах их сургууль нь хөтөлбөр болон байгууллага олон улсын түвшин үндэсний хэмжээнд магадлан идэвхжүүлж ирсэн төдийгүй үндэсний болон олон улсын стандарт дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцэн боловсралтай чанартай үйлчилгээ үзүүлж оюунлаг чадварлаг судлаач мэргэжилтнүүдийг бэлтгэсээр байна. Мандах их сургууль энэ жил 8 хөтөлбөрийн 269 төгсөгчдөө хөтөлбөрийн зах зээлд гаргаллаа. За өнөөдөр Мандах сургуулийн бол 31 удаагийн төсөл болж байна. За энэ удаагийн төсөлтөөр бол 8 хөтөлбөрийн 270 гаруй оюутнууд ингээд төгсөж байна. Тэгээд энэ жилийн онцлог бас за манай хүүхдүүд бас за дүнцэн мэргэжлийн хажуугаар бас за хавцар мэргэжлэр бас авч төгсөж байна. За дээрээс нь Английн за мэргэжлийн менежерийн институтийн гэрчлэгээтэй төгсөж байна. Ер нь нэлээд онцлогтой төсөл болж байна гэж бодож. За энэ жилийн манай оюутнууд дотор бас нэлээд амжилттай өрн байна. За энэ жил бол за Нягтлан бот бүртгэлийн олимпиадад манай оюутнууд бол багаараа за 3 дугаар аймд орсон. За манай инженерийн оюутнууд энэ жил за UB-Orcom тэмцээнд оролцож за шилдэг 8-аар шалгарсан. За Монгол инженери олимпиадад бас эхний 3-т орсон гэдэг ер нь нэлээд амжилттай өрн орсож байна. Энэ жилийн төгсөлтийн баяр олон баярт үйл явдлаар дүүрэн болж байна. Тухайлбал сурлагын амжилтаараа тэргүүлж 3.5 голчоос дээш дүнтэй суралцсан 76 оюутанд магистрийн хөтөлбөрт хөнгөлөлтөд суралцах эрхийн бичиг гардуулсан юм а. Мөн Монголын оюутны холбооноос 4 жилийн хугацаанд оюутны хөгжил, олон нийтийн үйл ажиллагааг түүжээсэн оюутанд манлайлагч оюутан зал хэрмэгийг гардууллаа. Миний хувьд гэх юм бол Нягтлан бот бүртгэлийн болон татварын бүртгэлийн улсын олимпиадуудад оролцож байсан. Нягтлан бот бүртгэлийн улсын 26 дугаар олимпиадад оролцоод багийн дүнгээр 3 дугаар байр, 27 дугаар олимпиадад оролцож хувийн дүнгээр 10 дугаар байр, багийн дүнгээр 3 дугаар эзэлсэн. Мөн татварын бүртгэлийн улсын 12 дугаар олимпиадад оролцож 2 дугаар эзэлжсэн. Улсын олимпиадуудад оролцоход багш нарын маань зааж чиглүүлж зөвлөж өгдөгөөс гадна мөн сургуулийн удирдлагуудын зүгээс бидэнд шаардлагатай бүх зүйлсээр дэмжиж өгдөг болохоор бидний амжилт гаргах гол үндэс нь болдгоо. Би энэ суралцах үедээ сурах солилцооны хөтөлбөрт оролцоод Япон улсын топ их сургуулиудын нэг болох Тохоку их сургуульд 1 жилийн хугацаатай буюу 2 семестр суралцаад ирсэн байгаа. Энэ хугацаанд болохоор би гадаад маш олон найзуудтай болсон. Тэгээд амьдралыг харах үнцгийг маань өөрчилсөн. Тэгээд ийм гоё том боломжийг олгосон Мандах их сургуулийнхаа хамт олондоо ард минь бацах ёстой гэр бүлийнхэн хайртай найзуудаа маш том талархал илэрхийлж байна. Тэгээд энэ дайланд бүх төгсөгчдөө энэ баярын мэнд хүргэе. Тэгээд амьдрал тавтай морил. Мандах их сургуульд би 4 жилийн суралцлагаа механик инженерчлэлийн мэргэжлэр суралцаа төгслөө. Энэхүү хугацаанд болохоор Робокон тэмцээнд энэ жил 2026 онд оролцоод манай сургууль нийт 13 их сургуулиудаас ерөнхийдөө бол 8 дугаар байр нь шалгарч үлдсэн. Би болохоор Робокон багийн ахлагчаар ерөнхийдөө бол ажилласан. За тэгээ энэхүү ажиллаж байгаа хугацаанд манай сургууль миний ингээд гаргасан үр бүтээлийг ерөнхийдөө бол өндөрөөр үнэлээд перпестрийн туслахаар ерөнхийдөө авч үлдэж байгаа амар маш баяртай байна. Энэхүү эзэмшсэн мэргэжил чадвар мэдлэгээрээ өөрсдийгөө гойсон шинэхэн төгсөгчд амьдралын их далайд хөл тавьж байна.